За эндээс ингээд ерөнхийдөө харагдаж байгаа юм да. За миний төлж өссөн нутаг 10 хайрын тал дээр байж байна. За хав хайрхан маань одоо энд харагдаж байна. Одоо Монгол төмний шүтэн болсон хайрхан. За ингээ хойшоогоо яг нэг шулуундараа байж байгаа. Өгөөмөр хайрхан одоо энэ тал дунд байж байна шүү дээ нэг өндөр бол. За хойно өлзий тарихын тэр байж байна. За энэ өлзий тарихны өвөл тугаа сайрын бууцсанд бол одоо би мэндэлсэн ийм одоо нутаг байна. За ийшээгээ яваад тэр харагдаж байгаа нэг дүнхэр өндөр бол одоо хардл хайрхан. За тэнд бол манайх заавал одоо миний мэдхийн нэг 40 жил тэнд нутгал байсан. Ийм сайхан нутаг байгаа юм аа. Их Уилсийн эзэн. Сайн Ноёнхан аймгийн Үйзэн ангийн хөшөө. Одоогийн Өвөр Хангай аймгийн Тархацсум, Өлзий тайрхны өвөр цохиотын сайрын бууцанд Хүйн орчлон гэж химээлэн нэгэн шинэ хүн мэндэллээ. Бяцхан хүүгийн аав утгуулсандаа өндөр цоодол хэмээн дуудагддаг. Олон дундаа хүндтэй. Сумандаа анхны нэгдэл байгуулж, сумын худалдааны агент багийн дарга хийж ирсэн эгэл жирийн малчин. Ээж гаваа гарсан ч орсон ч хамаг ажлыг гарын үзүүрээр түүртлгүй амжуулдаг. Ажилсаг хичээнгүй малчин ихтэй. Өндөр цоодлынхын хүү 16 дугаар жарны усан могой жилийн өвлийн адаг сард 5 дахь хүрээ өлгийдэн авч гэр дүүрэн баяр салгин байваа. Энэ хүү бол Намтар баян түүхийн эзэн Монгол улсын гавьяат багш Цоодлын Сэрэнов. За би Өвөр Хангай аймгийн гавьяат одоо үндсэн захиргаа Өвөр Хангай Цоодлын Сэрэнов гэдэг хөө. Манай аав ээж бол хөдөөний малчин хүмүүс байсан. Гэхдээ аав бол багийн дарга хийдэг байсан, аагант хийдэг байсан. Бас нэгдэл байгуулж тухайн үедээ бас нийгмийн нэлээд идэвхтэй ийм хүн нэг байсан юм аа. Өндөр цоодол гэж ийм мундаг хүн байсан юм лээ. Эднийх их удмаараа төвшин нуруутай нутаг орондоо нутгийн зам төмөнд их зөв нэртэй. Хонхортой гачгүй гэд нэг Монгол том ухагт хүн биш шүү. Тийм улсууд байсан байгаа. За эцгээсээ бид нэр зургуул мэндэлсэн. Хамгийн том ах Даштан гэдэг хүн одоо насаараа тракторын жолооч дизель станцын машинист энэ хийж байсан. Дараачийн ах Сэн гэдэг хүн Улаанбаатар хотод багшийн сургууль төгсөөд эндээ үлдсэн хотын багшилдаг юм байсан. Дараа нь болж өгдөг ах барилга контортол одоо насаараа ажилласан байсан хүнтэй. Тэрний дараачийн ах бас барилгад ажиллаж байсан. Ингээд би 5 дахь нь байгаа юм. За миний дор нэг дүү байсан юм аа. Хөөхд байхад чинь манай аав өдөө ойрхон малтай. Тэгээд миний дээдх ах бид тэр нэг насны зөрөөтэй. Хоёулан голцоо байна. Өвөлдүүлэр тэгээд мөсөндөр өдрийг өнгөрөөдөг. Тиймэрхүү байсан. Намар энэ цагт бол моройр ус сургуульд явдаг байлаа. Тиймэрхүү бол одоо 10 төгслөн явсан да. Ижи аав хоёрынхон зам олондон танигдсан шулуун шудраг ажил чичээнгүй зан хийсэн ажилдаа эзэн байх амьдралын ухааныг өвлөн авсан альва зүйлд хичээл зүтгэлтэй бяцхан хүү эрдэм номд шамдан суралцж тэр дундаа математикийн хичээлдээ гойд сайн суралцсан аймаг улсын олимпиадад нутаг орнон төлөөлөн амжилттай оролцож иржээ. За энэ миний ерөнхий боловсролын сургууль төгссөн Өвөр Хангай аймгийн Төвийн 10 жилийн дунд сургуулийн төв баяр байна. Би энэ сургуульд 1961 онд элсээд 1971 онд 10 дугаар ангийг энэ сургуульд төгссөн. Тэгэд одоо хамгийн тэр үед хамгийн том
байр нь энэ хичээлийн байр. Энэ байранд байлаа. 10 жилийн суралцаж төгссөн ийм төвхтэй сургуулиа. Эрдэм нохомын ширрэндэр тохой за Ийхүү 1971 оны хавар 10 жилийн амжилттай дүүргэж өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Улсын багшийн дээд сургуулийн хуваар авч улсын нийслэл Улаанбаатарыг зорьсон нэгэн түүх эхэлж байна. 71 онд 10 дугаар анги төгссөн. Анхны конкурс гэдэг юм тэр үед л бий болж байсан үе. Тэгээ сургууль төгсөхөд конкурст би ч математикийн олимпиаданд ордог. Нилээ явдаг. Тэр чиглэлээр математик физикийн конкурс өглөө. Тэгсэн чинь намайг юунд төвөрлөлөө. Их сургуулийн дулааны инженерийн ангид төвөрлөлсөн. За дулааны инженер гэдэг чинь тэр үед ойлгохгүй мэдчихгүй юм. Хар 21 дулааны станц гэж байдаг. Нүрстэй тоцолцсон болох юм байх. Гэж бодоод математик сонирхлоо яахан дагмаар санагдаад. Ингээд ангийнхын нэг найзтай хоёулаа ингээд яаж байсан. Би их сургуульд ормоор байна гэдэг нөгөөх байна. Тэгвэл хоёулаа солилцох уу гэдэг. Багшийн дээд сургуульд энэ багшийн ангиар математикийн багшийн ангиар солиод ингээд багшийн их сургуульд орсон доо. Энэ сайхан хар хүүтэй 70 оны ихэр танилцсан юм аа. Намайг ахлах курсын оюутан байхад биднаас нэг 2 дүү ангид оюутан болж өөр хангаагаас элсэж ирсэн. Багшийн дээд сургуулийн физик математикийн ангид. Тэгэхээр би төгсөөд эргээд багшилсан эдний ангид геометри хичээл ороод зуны ажилд авч яваад миний ууган бөгөөд бас бахархаж явдаг сайн шавнаар юм нэг. Сайн хүнийг бол сайнаар магтаж ярих зүйл ихтэй байдий. Олон хүн ярьж байгаа бах Сиреновынтхоо би 2 зүйлийг л голж ярих гэсэн. Сиренов бол их толгойтой хүн. За тэгээд толгойгүй хүн шиг яриад унлаа. Толгойтой гэдэг нь оюун ухааны чадамж сайтай, суур ухаан сайтай. Тийм учраас багшийн дээд сургуулийн тооны анги төгссөн. Оюутан байхдаа Гүржав гэж аалгуурын багшийн удирдлагаар дипломын ажил хийсэн. Тэр дипломын ажлын шүүмжлэгч өгөө зөвлөгчөөр нь би ажиллаж бас эрдэм судлал маягийн ажилд бит хоёрын нөхөрлөл илүү дотоонссон. Багшийн дээд сургуулийн тооны анги бол ерөөсөө багш бэлтгэв. Үгүй ерөөсөө мундаг багш нар. Одоо би хичнээн хүний нэр хэлнэ. Тэрний нэг бол Сиренов байна. Одохгүй төгсөх сургуйда Олон мянган оюутны нэгэн адил хичээл сургууль, олон нийтийн ажил, намрын ажил, дадлаг ажилд хамт олноо урайлан оролцож 3 дугаар курстэй ангийн дараагаар ажиллах үүргийг сургуулийн деканаас авсан нь түүний удирдан зохион байгуулах ирээдүйн их ажлын эхлэл байлаа. Багшийн дээд сургуулийг математикийн багш мэргэжлэр амжилттай дүүргэсэн залуухан багш ажлын гараага дээд сургуулийн нэг ангийн охин болох Хань Дайримагийнхаа нутаг Дундгуй аймаг дахь хөдөө аж ахуйн техникум буюу тусгай дунд боловсролын сургуульд багшаар ажиллах томил төвөрдлөн очиж байсан түүхтэй. За төгсөх боллоо. Төгсөөд Өвөр хангай аймагт би чинь төгсөх жилийн бас нэг найзтай болж эхнэр авах гэж байгаа юм шүү дээ. Ингээд байж бас хоёулаа Өвөр хангайд сууна гэж санал авч гисэн байлаа. Тэгсэн чинь хоёулангийн дундгуйд хуваалцсан байна. Тэгээд дундгуйд хуваар уншууллаа. Хуваар унших юм нь би бас боловсролын хэлтсийн дарагт нэг захиа бичээд би Өвөр хангай хүн дундгуйд очиход тийм нэг дор хоёр багш хоронтой байна уу тэнд. Ер нь шус яг газар дундчлаа элдэнлээ суувал суучий гэж захиа бичихгүй юу. Тэгсэн чинь таны саналыг харгалзаж үзнэ гэсэн хариу ирлээ. За тэгээд элдэнлэл ажил суух юм бодлоо. Тэгэл чинь элдэнлэл чинь дундгуй Өвөр хангай хоёрын бараг тэг дунд шахуу. Тэгээд яаж үсэн чинь хуваар уншихаас өмнө нэг өдөр деканы газраас дуудлаа. Тэгснэ чи чинь дундгуйд хуваарлагдсан уу? Дундгуй явах гэж байна уу гэж. Явах гэж байна л гэсэн. За чи маргааш 10 цагт дээд боловсролын хорон дээр очсон чинь 20 хэдэн хүн очлоо. Тэгсэн чинь ихтэй сургуульд тусгай мэргэжлийн дунд сургууль 5 хэдийг хуваарлах болсон. Хамгийн итвэхтэй сайн гэж шил сонгож авсан гэж бид нэг жаахан багтаж байна. Тэгээд сонсон чинь дундгуй хөдөө аж ахуйн техникумын багшаар гэж хуваар гарлаа. Тэгэхээр нь их баярлж байна л да.
Техникум боловсруулна гэдэг чинь бас сургууль төгсөж байгаа улсуудад сайхан л. Тэгэл сургуулийн техникум хуваар авчаад бидний дипломыг шууд гардуулаад өгчлөө. За тэгэл дунд говьтой очил техникумд багшлагаар очлоо. Очил захиралтай уулзсан чинь өөрөө чинь тэр боловсролын хэлтсийн дараа уулзаарай гэсэн гэж байна. Тэгэхээр хүрээд очлоо. Захиа бичээ сандалчин болгож явахад ягаад одоо ингэ дураараа загнаад байна өгөх мэйг юм хэлж байна. Гэхдээ тийм ч байхгүй л дээ одоо оронтой багш нар шингэхгүй байхад нэг нь ч гэсэн энэ дээд улсуудын хорооны хуваар авалуус зүгээр юм болоо хоёулаа энд сууя л гэж бодсон. Гэхдээ Эрдэнэтлээ суулгана гэсэн. Гэхдээ яг тэр бичгэн дээр чинь бол харгалзаж үзнэ л гэсэн болохоос суулгана гэсэн байхгүй. Тэгвэл манай хүнээ явуулж чадахгүй шүү. Гэсэн боловсролын хэлтсийн дарга хэлж байна. Манай ч танай ч их нь хайшаа энэ дээ одоо гэсэн мэйг юм хэллээ л дээ. За тэгээд явуулчихвал ирээл захиралтаар олсон чинь захирал юутай яллаа. За би нэг багшаа авлаа шүү. Чи тэгээд тэр ихнэрийн нэг төвийн нэг ганцхан сургууль байсан төвийн 10 жилийн сургууль. Нэгдүгээр сургууль төвөөлчих юм том болохгүй сайн цагааны сургууль төвөөлчихгүй юу гэж л байна. Боловсролын хэлтсийн дарга бол манай техникумын хичээлийн эрхлэгчээр ажиллаж явгаад урд жил нь боловсролын хэлтсийн дарга болсон юм хүн байсан. Захиралч одоо тэр хүндээ бол үүрэг өгтөгөө л байсан үе л дээ. Тэгэл техникум багш боллоо. Одоо шинэ багш очиж сургуулийнхаа нээлтэнд оролцож байлаа. Багшлаад бас их удсангүй. Нэг жил ажиллаж байсан чинь намын өрөөнд өвчнө хорлуулад намын өрөөний дараагаар сонгочлоо. Тэгээд нэг анги авч байснаа өгдсөн. Тэгээ би техникумд анхны бөгөөд отхон гэж одоо ганцхан ангитай хүн. Тэрийгээ бас төгсгөж чадаагүй нэг хичээлээр эхлэх юм болчиход төгсгөөгүй өөр багш төгсгсөн. Тэд нар маань одоо намайг ангийн багшаа гээл жил өгöd одоо надтай хэд зоолгоно. Уулзалтандаа өөрийн зална. Тэгтэл хавар болсон чинь хичээл эрхлэгч бас болох болдог. Тэрийг авахгүй гэж нэг жаахан тэгж яваад захирлаас гуйж үзлээ. Намын хорооны тэр боловсон хүчний эрхлэгчээс нь гуйж үзлээ. Хурлаар оруулнаа л гэж байна. Захирлаас хэлсэн чинь хуралдаар очиод энэ байдлаа ярихгүй юу л гэж. Нэрэн тэгж болох юм болов уу гэж хуралдаар нь орлоо. Ороод танилцуул урьдчилан танилцуулчихд юм байна. Тэрийг би мэдэхгүй. Ороод миний танилцуулгыг уншаал дууссан чинь за ийм хүн байгаа гэж ингээл тэр боловсон хүчний хүн танилцуулаад дууссан чинь нэгдүгээр дарга. За ийм залуу байгаа. Ингээ техникум хичээлээр эхлэгчээр ажиллах гэж байгаа. Батлах уу гэдэг өөрөө ихлийг гараа өргөж байна. Бусд нь ялс гэтэл гараа өргөж. За амжилт гэсэн. Заагалч дараачийн асуудал гэл ингэсэн. Хүл дэргүүл ямар ч боломж олдохгүй юм билээ. Тэгээд захирал хэллээ. Тэгсэн чи инээж байгаа гэж ихтэйх. Бэн хүн бол одоо орчилж яриад л аль хэзээний бүх юмыг тохиролцсон байхгүй юу. За эрхлэгчээр 2 жил хөө ажиллаад одоо эхний хагастайгаан 2 жил юм да. 89 онд ч захирал болохгүй гэдсэн чинь бас болгочихвоо. Тэгэл захирал болцсон юм байгаа юм. Тухайн үед нийгмийн бүхий л салбарт шин залуу үе шилдэг боловсон хүчин болсон мэргэжилтэн тэр дундаа сэтгэлтэй зүтгэлтэй мэргэжилтнээ бодлогын хувьд ихээхэн дэмжиж ажилладаг байлаа. Ямар ч цаг үед ажиллаж чаддаг, эхлүүлсэн ажлаа дуусгаж чаддаг, ёстой л заавал йоог багш мэргэжилтэн өдөрт ажилтан гэдгээ харуулж
ардчилсан хувьсгал шинэ нийгмийн эхэндж оновчтой санал санаачлаг гарган хамт олноороо хүрээлүүлэн ажиллаж байлаа. За тэгэл 91 он боллоо. Зах зээлийн шилжилт болохоор техникум малын эмч, дунд мэргэжлийн зав техникч нарын оронтоонууд цалинжуулж чадахгүй, сум нэглэлүүд ер нь цалинжуулахгүй, оронтоо байхгүй гэдэг. Элсэлтийг ер нь одоо цөөрүүлэх хянах техникумуудыг цөөрүүлэх иймэрхүү чиглэлүүд өгөөд тэгээд дэд боловсролын хороонд элсэл мэлсэлт юм байна. Илүүсэн байдал танилцуулаа. Одоо техникумуудад хөдөөгийн техникум амьдрал юм байна. Илүүсэн та зохион байгуул тэгээд сүүлийн төгсөлтөнд яхан хурдвчлсан төгсөлт хиймээр байна. Тэгнэ техникумууд бид нар ингэж үзэж байгаа. Одоо сан хөгжилч гэсэн байна гэдэг. Тэгээд хөтөлбөр тусруулаад тэгээд очиод хорогоор батлуулаад мэрэгжлийн хичээлдэр гол анхаарлаа төвлөрүүлсэн л дээ. Сүүлийн жил чинь нэг албан ёсны төгсөлтийн ангийн 5 сард хийгээд 2 дахь төгсөлтийн 6 сарын сүүлчээр хийгээл ингээл 1 жил 2 төгсөлт хийсэн. 25 жилийн түүхтэй техникумын 20 жилд нь захирал хүртэл ажиллахдаа хамт олонтойгоо сэтгэл нэгдэн хамтран ажиллаж сургуулийн ажил үйлс төгсөгчдийн чанараар улсдаа тэргүүлсэн үйл ажиллагаатай байгуулах нөхцөлийг бүрдүүлж 2600 орчим мэрэгжсэн мэрэгжилтэн бэлтгэн гаргаж улс их орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан эгэл даруй нэгэн. Тэрээр техникум суралцагч хүүхдүүдийг сурагч гэж нэрлэж байсныг холбогдох байгууллагуудад санал тавьж тухайн үеийн томоохон хэвлүүлэх залуучуудын үнэн сүнд асуудал дэвшүүлсэн өгүүлэлийг хэвлүүлсэний дараахан улс орон даяар тусгай дунд боловсролын сургуульд суралцагчдыг сурагч бус техникумын оюутан гэж нэрлэх болсон нэгэн түүхийн эзэн. 91 онд техникумыг 10 жилийн сургууль болгохоор шийдсэн чинь 10 жилийн сургууль болно гэнэ. Захирал болгоно бас. Болохгүй гэж өвтчихлээ бас. Тэр үед чинь бас арайч усны саналыг авч үздэг ийм үе болсон байсан. Тэгээд нэг 10 жилийн сургуулийн багш гисэн захирлын тушаал гаргуулад нэг хонж байсан чинь аймгийн захиргаа дуудаад өчигсөн захирал идэггүй одоо танд юу гэж одоо зүгээр багш хийж байсан. Аймаг мэднэ. Тамгын газартаа аавн тэгвэл тэнд ажиллахгүй захирал хийхгүй юм бол гэж. Тэгээд айлуулганаас юу гэхвтэ тэгээд тамгын газарт орсон. Би чинь багшийн дээд сургуулиуд төгссөн юм хүн. Бас зарим талаараа олгох төрийн ажлын мэдлэг дутах байх гэж ойлгоод. Тэгээд одоо сургууль явах хүсэлтээ гаргалаа. Тэрийг дэмжнэгээд 92-95 онд одоо удирдлагын академийн сургууль. Тэр үед төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт гэж нэрлэж байсан. Төрийн албан хаагчдын сургууль. Төрийн удирдлагын менежерээ төгсөж байгаа. Багшийн дэд сургуулийн тоон анги төгс өөрөлдвөл тоогоор гичээллээд ухаан задагцсан хүн дараа нь төрийн ажилд ороод нийгмийн ухаанаар гичээллээд намын дэд сургууль улс төрийн боловсролын академи төгсөөд бас лонч төгссөн тэр. Дараа нь тэр улс төрийн боловсролын академийн магистр төгссөн бас лонч төгссөн. Дараа нь Дундгой аймгийн засаг даргын тамгын газрын хүний нөөцийн ажилтан болоод Дундгойн хүний нөөцийн хуваар бэхжүүлэх энэ үйлсэд бас их хүчин зүтгэсэн. Юмыг тэр задталд, нягталд, нарийн нюансыг гаргаж байгаа нь арай л өөр шүү. Тэгэхээр тэр чинь юм мэддэг ухаантай хүний л ажил шүү. Төрийн захиргааны мэрэгжилтнээр ажиллаж байхдаа төрийн захиргааны ажилчдын ажлын гүйцэтгэлийг оноогоор дүгнэлт аргыг боловсруулж хэрэгжүүлсэн нь улс орон даяар туршлага болон нэвтэрч байлаа. Дундгой аймгийн засаг даргын намын газрын мэрэгжилтнээс нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга хүртэл ажиллахдаа нутгийн иргэдийн боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, урлаг спорт, халамжийн үйлчилгээгээд аймгийн нийгмийн үйлчилгээг хариуцсан үр бүтээлтэй ажилласан он жилүүд байлаа. Суралцах аргыг үргэлж ярилхийлж, хувь хүн болоод мэрэгжилтний хувьд үргэлж өөрийгөө боловсруулж байдаг түүний хувьд шин зүйл сурна мэднэ гэдэг амтд чихэр адил санагддаг нэг. Монгол улсын боловсролын тухай хуульд өөрчлөлт орж орон нутагт боловсрол соёлын газруудыг байгуулж эхлэхэд Дундгой аймгийн боловсрол соёлын газрын анхны даргаар ажиллах үүрэг хүлээн авлаа. За тархан сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Тархан сайхан үлдэж байна уу?
нутгруулж бас медиацаас орсон сургууль. Харин тийм байна. Хойдлоо тандилгэл дэрнээс хойшуул нэлийн застай байгаа дурдж байна шүү. За боловсон соёлын газрын дараагаар бол одоо үнэхээр сайн ажилласан. Эхэлж өөрөө жоохон дурамчхан очсон. За ер нь тэр үед чинь одоо бидний үед бол хүн албан тавих дургуйцдаг үе байж. Тэгээ Сиреновыган бол одоо нөхрийн хувьд бас цэргийн хувьд жоохон захираадах маягтай байж бодол албадаж байчаал боловсролоо хэлсэн дарга болгоцсон. Тэгээд албадлаа гэж бодоогүй. Тэр ажлыг өстэй хийх шиг хийж зүтгэх шиг зүтгэсэн. За манай дарга бол энэ боловсролын газрын одоо үйл ажиллагааг үндсэн суурийг нь тавьсан, хөрөнгө оруулалтын, сургаалт арга зүйн, материалын баазын их томоохон шинжилгээ хийсэн хүн байдаг. Манай боловсролын газрын намайг ихэд одоо энэ төлөв нэг жижигхэн энэ төлөв голын хэсгэл байсан. Энэ гашаа энэ төлөв энүүгээр заагна энэ. Энэс иш манай харьяалах байсан шүү дээ. Тэгээс үлдээ одоо энэ мод юм гэж өгч энэ талбай малбай гэж сүлд хийсэн. За яшаад энэ доторх юмнуудыг танилцуулъя да. Та хэдтэй. Тэгээ Сирено даргын үед бол залуучуудыг хөгжүүлэх тэгээд энэ доороо ажиллаж байгаа хүмүүсүүдэд яаж хөгжүүлэх үү, яаж баг хамт олныг тэ байгуулахыг ингэж сайхан нэгдэжтэй хамтаж ингээ бүрдүүлэх үү гэдэг дээр бол нэлийн юм ач холбогдол өгдөг байсан. Тэгээ манай газарт ажиллаж ирсэн хүмүүс ихэнх нь бол одоо ажиллаж явах хугацаанд магистр хамгаалцсан, ажиллаж явах хугацаанд удирдлагын актив сурсан. Энийг бол байгууллагаас нь дэмжижтэй төлбөрийн дэмжлэг бас ингээд цалингийн дэмжлэг өгөөд ингээ соргож байсан бол хүнээ хөгжүүлж хүнийхээ нөөцийг бэлдэж байсан бол үнэхээр хамгийн чухал байсан юм байлээ. За мөн одоо байгууллага дээр одоо боловсрол соёлын газар сургалт заах арганы кабинет гэсэн л одоо суурин дээр бий болсон газар байхгүй юу. Тэгээд тэнд ер нь байр ажиллах нөхцөл боломж бол багахан байсан. За энэ үед бол одоо багш нарын сургалтыг зохион байгуулах одоо энэ их заалны энэ хэсэг байна. За тэгээ сүүл рүүгээ одоо бүтц оронтоо нэмэгдээд үйл ажиллагааны чиглэлээ өргөжөөд ирэхээ хэрээр бол ажилчдад багтахан байж эхэлсэн. Тийм учраас энэ хойд талын одоо байрлалын өргөтгөлийг 2013 онд бариулсан. Одоо бид нар бол ийм одоо тохилог тий яг стандарт нийцсэн ийм ажлын тав тухтай ийм ажлын байрны нөхцөлийг хангахад бол манай дарга их чухал үүрэг гүйцэтгэсэн байнамаа. Одоо энэс иш гэсэн. Тэрнээс иш энэ гурван тохиол гэсэн. Зоолын үсгтэй гурван тохиол дээр яах вэ? Энийг ч одоо гурван тохиол гэсэн да. Манай боловсролын газраас төрсөн гавьяат бол 8 гавьяат төрсөн байгууллага манай. Мөн үү? Энэ шүтлээ Сирено шүтлээ ингэж юм. За энэ манай одоо тэргүүний хамт олон болж ирсэн. Зургуйж байна. 2013 8-гийн тэргүүний хамт болсон. Тэгээ боловсрол соёлын газар бол одоо бас одоо улстай ч одоо бас шилдэг одоо байгууллагын нэгээр одоо бас шалгарч байсан удаа. За энэ ажиллах хугацаанд бол ингээл боловсролынхан соёл урлагийн байгууллагуудад ажилласан. Эхлээд бол яг соёл урлагийн байгууллагаас соёл урлагийн ажлыг мэдэхгүй чадахгүй гэж яхан эмээж байсан боловч соёл урлагийн ажилтнууд бол бас их дайчин, их сайхан ийм улсууд байдаг. Тэдэнтэй бол бас зах хэмжээгээ сайхан ажиллаж байсан. Одоо Сирено дарга маань анх ажил аваад за тэгээ одоо ингээ хоёр байгууллагын төлөө соёл урлагийн тал дээр бол одоо би яг Монголын өсгөл залуучдад эвлэхэд ажиллаж үзэл сурталчилан хүрээнд бол одоо ерөнхийдөө гадарлах боловч нарийн юм мэдхгүй. Энэ дээр одоо та нар сайн зөвлөж ингэж хамтарч ажиллах хэрэгтэй шүү гэж анхны уулзалтаасаа хэлж ирсэн манай улс их сайхан таалагдсан. Тэгээ энэ тал дээр сайхан ойлгуулж, урлагийнхаа мөн чанарыг таниулж ингэж хамтарч ажилласныхаа гавьяанд бол одоо бид нар сонгодог урлаг гэж одоо соёлын урлагийн хэлтний албанаас 4 жилд нэг удаа зохион байгуулдаг наадамд маш хэмжилттэй орж бүсээс шалгарч одоо улстай бас гран-при шагнал хүртэж ирсэн гавьяат. Өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн уран бүтээлчдэд идэвхжүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх үүднээс Монголд анх удаа 600 морин хуурч уртын дуучид 700 орчим ардын авьяастан оролцсон
язгуур урлагийн баг наадмыг улсын хэмжээнд зохион байгуулахаас гадна 100 мянга уртын дуучин Норбанзлын нэрмжит байгалийн задгай театрыг их газрын чулууны үзэсгэлэнт газар байгуулж дуу хоорын өлгий Дундгуй аймгийн соёл урлагийн өдрүүдийг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан гэдэг. Олон түүхийг хамт олонтойгоо хамт бүтээлцэж ирсэн түүх түүнийг. Ер нь одоо Сэрийн даргынхаа энэ ажлыг зохион байгуулах, хүнтэй уулзах, аливаа ажлыг төлөвлөсөн ажил аливаа юмыг бид нар хийж дуусгаад дараа нь тайлагнах, үр дүнгээ ирэлцэх гэдэг ажлыг бол одоо Сэрийн даргаас бас суралцсан. Би бол одоо ингээд энэ хүнтэй 11 жил ажиллахад үнэхээр цагийг одоо барьж сурсан. Энэ хүн чинь зүгээр минут секунд ойлоор л ер нь цаг ярина шүү дээ. За 6 цаг төглөө хөдөө явна л гэсэн бол ер нь 6:00-д л хөдлөх ийм зарчимтай болол ажилдаг байсан. Биднийг болоод бас цаашдаа хариуцлагатай ажил хийх те. Одоо энэ албан тушаалыг хашхад өдр айгүй чухал хүмүүжил төлөвшөл олгосон гэж бол бас боддог. За ер нь Сэрэнов бол аливаа өгсөн үүрэг даалгаврыг одоо чамбай сайхан биелүүлдэг. Ямар нэгэн тайлбар өчиг байхгүй хий гэснээр заавал хийжээ санаа намардаг. Гүйцэтгэлийн хяншилгалт их сайтай ийм л боловсон хүчин байсан. Тэгэл Улаанбаатарт ирээл одоо байж байна да. 2016 онд ирсэн. Ирснээс хойш зүгээр байсангүй. Хүний нөөцийн удирдлага шинжилгээний академид бас хичээл зааж байлаа. Одоо ч хүртэл бас тэнд холбоотой байгаа. Манай аав ер нь нөгөө төрийн захиргааны байгууллага маш олон жил насаараа ажилласан төрийн захиргааны байгууллага өндөр туршлагатай өөрөө төрийн албаа хаагч тэгээд удирдах албан тушаал хийжсэн учраас яг манайд нөгөө төрийн захиргаатай холбоотой бүх нарийн мэргэжлийн хичээлүүдийг ордог. Ер нь бол агсан түвшний суралцагчдад ордог. Тэгэхээр тэр хичээлийг нэлээд олон жил дангаараа удирдах авч байна. Би ч аавтайгаа хамт ажиллаж байгаа гэдгээр айгаа бахархдаг шүү дээ. Яа тэгэхээр нөгөө хадам аавтайгаа хамт тэр чинь ингээд заримдаа бэр ингээд хадам аав юм шиг боловч ажил дээр бол тэр чинь ингээд ажлын хамтрагч хэлж байгаа байхгүй айгаа. Аав маань хичээл заана, би ааваас суралцсан. Сайн удирдагчийн ард сайн дэмжигч заавал байдагчлан түүний ард бат зогсож бүхий л зүйлээр дэмжин тусалдаг хамгийн үнэтэй зөвлөгч бол түүний гэргий Дайримаа байлаа. Дээд сургуулийн 1 ангийн 2. Дайримаа хантайгаа хамтдаа сургуулаа төгсөөд төрсөн нутагтаа сайн цагаан сумын дунд сургууль хэмээх их айлын гишүүн болж хүүхч өгсөн их хөргөөний дундурдгүй их ажлын ачаанаас татсан шиг таталцаж явсан гавьяатан. Дундгуй аймгийн дэрийн сумын харьяат Балганы Дайримаа гэж тоочин ийм охин хүүхэн байсан. Сэрэновын 2 багшин дээд сургуулийн тооны анги төгссөн. Бас их сонио энэ дээр нэг зүйлийг хэлэхэд манай эхнэр бас их сургууль одоогор бол политехникийн дээд сургууль юм л да. Тэндхийн гидр инженерийн ангийн хувьд бас авцсан байгаа юм. Тэгээд их сургуулийн оюутнуудтай сангийн аж ахуй яваад ирсэн. Ирээд яасан чинь багшин дээдийн физик математикийн ангийг солино гэсэн зарлал харин өнөөгтдөө уулзаад тэгэл солилцсон баг. Тэгэхээр аюулал сургууль политехникийн дээд сургууль одоогийнхэр тэндээс л очиж их сургуульд нийлж гэрүүл болсон асуудал шүү дээ. Одын өндрийг дээврээгээд ухааталгадыг дургаагээд эвдэж уулсан таван хааны эхлэл төгсгөлн чимэт хоёроо Их л ухаантай хүн байсан да. Тэгээ дээд тэнгэр тэрэг болсон юм байгаа үедээ бодвол залуугаар нь аваа явсан. Бид нар гэр бүлийн сайхан найзууд их өнөөгтэй, их намтай, бас өөр айлаа хөшин. Хань Дайримаа бол ер нь аливаа хүнтэй их ажиллах ажиллагаа их сайтай. Хинтэй сайхан нэг зангаараа хүүхэдтэй ажиллахан, багш нартайгаа ажиллахан одоо яг л одоо нэг тийм жирийн энгийн байдлаар харьцдаг учраас багш сурагчдны хүндэлдэг, хүрээлдэг ийм байсан. Бид нар тэгэл одоо нутгийн улсууд найд нар юу ис болоход нарийн тоглоно, биендээ шуугин тэгэл би цаашлуулаад ой Дайримаа багш би нэг Сэрэнов нэг өвөр хангааны гайгүй хөөхд чамд өгсөн шүү. Харин явуулсан шүү. Чи нэг харин Сэрэнов яаж чамайг тооцсон юм бол даа. Тэгээ за уучлаарай луударга.
Харин танай мө Сиренович би харин тооцуулсан их юм гэж бодоорой. Хэнэгч байхгүй өдөөс илэн. Тий сайхан яриатай, нийт зүртэй. Тийм хөөхтэйсэн. Тэгээ хөөхттэйгээ эхнэр дүүтэй хадамтайгаа тэгэл оюутны байранд амьдарч байлаа шүү дээ. Дундгойн хүнсний комбинатад ажилладаг хадамаа балган байгаа. Өөрийн аавын нэгэн адил одоо сайхан харж хандаж дотомсож нэг гэртээ хамтран одоо амьдарч тэр өвгнөө сурах юмаа сурч тэр өвгөнд хандах хандлагаан бас их сайхнаар ажиллаж байсан л гэж бодод юм аа. Манай аав маань бол хүргэн ахад минь их сайн байсан. Тэгээд хүргэн ахад минь их сайн байсан, эгчтэйч минь сайн байсан. Ер нь ам бүлгэд зөөтэй байсан, ам нэгтэй байсан. За тэгээд би эгчийн 4 хүүхдээ хайртай 4 хүүхдийн хайрлна гэж ихтэйхэн манай хүргэн ах бол сайхан сэтгэлтэй, мэдлэгтэй, чадвартай, туршлагатай, хүнийг удирдах чадвар ихтэй, хань ижлэн сайхан хайрладаг, дуу зөөтэй хэлэх юмаа бол хэлцдэг л хүн. Манай гэрийн бөрөө. Манай гэрийн бөрөө. Энд чинь гэр үйлчлээ. Тухайн үед уян ирээн гэр гэж хэлж байсан. Угаасаа тэр техникумын байранд багтаа байсан гэсэн. Тэгээд ийшээсэн юм шиг. Ер нь одоо олон хөлтэй болоод хадам маамаа бүгдээр амьдэрдэг. Бүгдээр хамтал амьдарч байсан. Тэгтээ яаж гэр арай багтаамжтай байсан. Багтаамжтай. Тэгээд өвгөж бас хажуудаа жижиг гэрсэн. Тэжээм тэнд тагсан байхад энд гэж гэрт байлтай нь. Тэгээд 2 гэртэй байгаа. Орсоос ч 85 гэсэн тийм. Намаа 3 дугаар анги тогтолт тийш явсан юм да. 85. Тийм тэгээд 87 мөс цагийн нэгэд орсон шүү дээ. 87 хцаал. Тэгээ 87 87 онд тийш орсон. Байранд орсон. Жордын 3-4 годомжсэн чи боржигны 1 гэдэг годомжсэн. Ер нь манай Сиренов Дарима хоёрыг бол одоо маш сайхан эвсэг гэрүүл бие биендээ их сайхан одоо ханддаг. Тийм л улслал гэж одоо манай аймгийнхан ер нь ярина да. Манай Сиренов чи яг нэрээ ихэд Өвөр хангаан аймгийн хүн. Тэгэхэд энд одоо дундгүй одоо энэ залуучууд ялангуяа 50-ын доторх настай улсууд бол Сиреновыг маань одоо өөр аймгийн гэж мэдэхгүй дээ. Дундгүй хүн л гэж одоо мэддэг баг. Тийм л одоо нутагсцсан. Ер нь хүнтэй хэний ч гэсэн их зөв сайхан харьцдаг. Тэр харьцааны соёлоор бол одоо их л өндөр одоо төвшөнд л одоо ажилладаг ийм л сайхан улсууд. Тэгээ энэ хоёрыг бол одоо хоёулаа одоо тийм чадварлаг багш гэдэг байсан. Хоёулаа сайхан ажилсаг гэдэг байсан. За тэр нь одоо сайхан тэр үр хөвгтүүд нь нөлөөсөө л гэж ингэж бодож явдаг. Манайх ч өөрөө их хүний хүл тасардгүй байл. Тэгээ ээж аваа хоёр өөрсдөө их тийм нэг олонтой тэгээ их дайл зочломтой учраас бид нарыг хүүхдтэй ахын л их олон орж гардаг. Ээж аавын найзууд их олон хүмүүс ирдэг. Их олонний хөл ихтэй л айл. Хүний чинь айлтай чинь нөхрөлөхөд хаяа сайтай айл, ханилгаа сайтай хүн гэж байдیں۔ Тийм хүн бол Сиренов Талих Дарима хоёр хаяа сайтай айл нь бол Сиренов гах ийм л юм байгаа юм. Ороо суугаад байхад ер нь тэгэл нэг цаанаа нэг сайхан сэтгэл нэг бүлээ нийцэрхүү байгаа л юм. Үнгөө хоол ичээл байгаад юм шүү ер нь. Сиреновыг нэг явж гэхгүй баг. Ийм байгаа юм да. Тэгээд ийм сайхан улсуудыг та үерхэд нөхөрлж нутаг ус гэж ярьж ингэж ойртож явлаа. Миний олон сайхан найзуудын л нэг. Тэд насан байгаа саньсан сууж 4 сайхан үрсийн ижия болцсон ямар ч үед хэн хэнийхээ төшөг тулгуурлж өрх гэр улс орондоо өөрийн хувь нэмрээ оруулж хамт олон нутгийн түмэндээ үлгэр дуурайлуулж ирснийг баталж 2004 онд аймгийн Тэнгэрлэг гэрвэл 2006 онд Монгол улсын шилдэг гэрвэлээр шалгарчээ. Хүн хүнийхэн дэргэд сайхан харагдгаа гэж ардын орон зохиолч, агуулгах зохиолч Шарвын сүрэн жууганыг хэлсэн байт юм аа. Хүн хүнийхэн дэргэдлээ сайхан харагддаг. Тэр сүрэн жуугаа ухаантай хүн хүний нүд хөмсөг яриаггүй байхаа. Хүн хүнийхэн дэргэд сайхан харагддаг гэдгийг хүний сэтгэл жудгыг хэлсэн баг гэж би боддог. Одоо миний хийж байгаа ажил бол одоо Оросын албаны улсаас
эрчим хүч нийлүүлэх юм гэрээ хариуцтай спич үнсэнтүүд. Тэгээ энэ яагаад би нэг ингээд онцолж ингээд хэлж байгааг бол манай аав 84 онд одоо зүрх талбайд болсон тухайд Казахстан улс Рудны хотод Темс оюутнуудыг авч явсан. Ангид ирсэн багшаар. Нэг жил 2 том хүүхдээ аваад явсан. Нэг нь Орос сургуульд, нэг нь Орос цэцэрлэгт төгссөн. Тэнд хичээлсэн Монгол хүүхэд Рудны хотод манай хоёр бас өөр хүн байхгүй юм чинь. Тэгээ хэл сурахаас хүүхдүүд бол хэл сурахаас ч өөр арга байхгүй. Тэгээ тэр үед бас аавыгаа ах нарыгаа их санаж ирсэн бүтэн жил. Тэгээд нөгөө холбоон дээр очиод уцаар ярина, холбоон дээр очиж уцаар ярьчаал энүүхэн энд байгаа юм одоо энэ уцаар ярьж байгаа энд байгаа юм одоо хизээ ирэх гэж байгаа гэж ихтгэдэгсэн. Тэгээд бүтэн жил амар сансан шүү дээ. Өрөөд нэг ирсний дараа дунд говьт Орос сургууль сурч байсан 2 том. Тэр нь ямар очилтойг үлээ. Тэгээд эргээд Монгол сургуульд орчихороо нас санаа зовсон юм шиг Орос хэлээ мартчихна гэд. Тэгээд Орос цэргийн ангийн аймгийн тавиад нэг 5 км Орос цэргийн анги ус тэрний Орос сургуульд оруулж нэлээ хөөцөлдсөн л дөө. Тэгээд даа нэлээ хөөцөлдөд авахгүйсэн сүүлд нэг офицер дэр орж ирсэн. Тэгээд тэр офицерантаас тэг өөрөш бүрүсгээ бид нар Оросоор ярилцаад шууд энэ хөгч Оросэлтэй хөгтөр штэ. Бараа Орос шиг ярьдаг хөгтөр энийг Орос сургуульд авъя гэх. Тэгэд Орос цэргийн анги Орос сургуульд суралцаа. Тэгжил явж байгаа тэгээд Орос хэлтэй болсон бас амьдралд нь хэрэглээ болж байгаа юу. Хүмүүний амьдралын баяр баясгал болсон үр хүүхдүүдээ сайн сайхан хүний зэрэгтэй явахад хамгийн түрүүн эцэг их л багтан баярлаж байдаг. Гэхдээ зөв хүн байхын зөв чигийг зааж аливаа зүйлийн арга ухааныг олох хүчийг чиглүүлнэ гэдэг хамгаас чухал. Энэ эрхэм үүргэн биелүүлж инхри өрсдөө сурч мэдхийн сайхныг төсвөр төвчээр ажил хөдөлмөрийн үлгэр дуурайлуулан үнэн чударгаар ажиллаж хөдөлмөрлөж ирсэн сайн эцэг эхийн үрс өнөөдөр ажиллаж буй салбар бүртээ амжилттай явна. Ээж маань бол ер нь бол одоо бас энэ математикийн багш учраас олон 10 мянган шавьтай тэгээд математикаар бол манай гэр бүл ерөнхийдөө хүүхэд байхад бол амьсгалдаг байсан гэж болно. Тэгээд манай гэрийн одоо номын сангийн тал нь үндсэндээ математик, физикийн ном. Тэгээд талаас илүү дандаа Орос хэл дээр ийм ном байсан. Тэгээд манайх энэ боржигны энэ гудамжаас орон сууцнд ороо нүгөө явхад 32 твшээс нэг твшин дүүр ном байсан. Тэгээд бидний тийм л орчинд аав ээж маань одоо номон донд хайрлаж өсгөж тэр номууд математик дуртай болгож математик цөөртэй хүн бол одоо бас математик бүх шинжлэхийн хаан гэдгийг одоо мэдрүүлж одоо бас чиглүүлж өгсөн. Тэгэхээр бид нар хоёр юу харж байна? Биш тэнцлэг шүү дээ. Шогоо биш тэнцлэг. Заавал шогоо биш тэнцлэг шиг бодохын тулд нэг хоёр үржигэр байна да тийм ээ? Хоёр үржиг түнэ үржиг. За энийг бодохдоо бид энийг бодох маш олон арга байна. Хоёр тэнцлэг шиг маш олон арга. Эрэг сөрөг тооны үржиг аваа хүнэлтийн дурмаас хандж байгаа. Энийг бодъё та яа бодож явах санаж байна? Хоёр. Дагс нэг дээр биш явах. Яа бодож байна санаж бодож тэрээр бодтоо. Бид нар бүгдээрээ л математикийн олимпиадад ороод, улсын олимпиадад ороод, аймгийн олимпиадад ороод медаль аваад тэргүүлээл зөндөл одоо амжилтууд гаргаж ирсэн. Манай ах их хоёр чинь одоо бас зэрэг энэ аймгийн математикийн олимпиадын авраг энтер болж бас сонин хэвлэлд бичигдчихлээсэн юм байна. Манай том хов бол нэлээ олон олимпиадад оролцож байсан. Улсын олимпиадад ч одоо оролцоод тэл шагналт байранд орж инх болтын нэрмж дуран бодолтын шагналыг дэгч бас авч байсан. За хоёр том нь бол Орос улсын олимпиадад байнга төрүүлнэ аймагта. Тэгэл аргагүй юм да. Одоо Орос хэлтэй болцсон юм чинь бос хүмүүсээс арай онцлог байгаа юм. Тэгээ тэр чинь ялгаж үзэхгүй адилхан олимпиадад оруулаад улсын олимпиадад явуулаад байдаг байсан. Мэдээж 10 төгсөхдөө эсэлтийн шалгалтанд амжилттай оролцоод ээж аавыгаа баярлуулаад тухайн үеийн хүмүүсийн орохыг хүсдэг сургуульд нь ороод тэгжил явцгаасан да. Ер нь бол ээж аваа хоёр маань хоёулаа
хариуцлагатай ажлууд энэ төр хийдэг байсан болохоор байнгын л ер нь багаас л харж өсч байгаа. Байнгын хүн ер нь ингэж улс их орныхаа төлөө ингэж ажиллах ёстой юм байна. Орон нутгийнхаа төлөө ингэж ажиллах ёстой юм байна. Энэ бүхнийг ингэж хийх ёстой юм байна гэдгийг байнга л харж л бичиг цаастай байнга хамт байх ёстой юм байна гэж л харж өссөн учраас тэгэл хүн тэр нөгөө насан туршдаа л тэрэн дадал болоод тий өөрсдийнхөө хэр хэмжээгээр хувийн амьдралаа сайн сайхан байлгаад цаашлаад эх орныхоо төлөө чадах бүхнээ хийгээд хөгжил дэвшилт нь хувь нэмэр болоод ингэж амьдрах юмсан л гэдэг л зүйлийг ээж аваасаа сурч авч байгаа юм. Эцгийн нэрийг өргөж, ижийнхээ нэрийг хайрлаж өссөн алагхан үрс өнөөдөр өнөр болуулаан болж, үр хүүхдүүдтэйгээ хамт өвгөн буурлааван тохой өргөн очилж, хүмүүний амьдралын баяр гунигийг хамтдаа хуваалцсан жаргад сууна. Манай аавч өргөд өрөх чанга аим хүнэлтэй бас ер нь хүмүүжил тал дээр маш өнд шаардлагатай байна. Ээж бол хажууд нэг зөөлөн сайхан сэтгэлтэй хороод манай ээж сайхан сэтгэлтэй баг байхгүй би бодож явдаа. Тэгээд хүүхдүүдийн төлөө өнтер бүхэл зүйлээ зориулдаг. Тийм маш зөөлөн сэтгэлтэй ийм хүн байсан. Тэгээд ээж авах зөөлөн болохоор тийм үү ээж дахиж танилцуулж ирсэн юм бэ. Эхнэр болох нь. Тэгэхээр хүнтэй очно гэдэг ээж бүр сайн хоол идсэн гэд хүлээгээд зогсчихсан. Тэгээд тэр чинь дөнгөж танилцаад ер нь бол ирэхэд удаагүй зөв найзлал явж ирсэн. Тэгээд ээж ирцэн хоол хийсэн байгаа. Ер нь ороод хоол идчихэл гэдгсэн. Тэгээд ороод тэгээд ер нь яг тэр сэтгэлэл миний бүр ингээд ийм хатам ээж гэдэг ойлголтыг бүр ингээд ертөнцөөр нь өөрчилсөн яг тийм дүр зургаас аахгүй. Би одоо юу гэдээ яг ингээд манай хүн би бүр их нэртэй болоод ингээд дагуулж ирж байгаа гэж хэлээгүй шүү дээ. Ер нь л нэг найз бүсгүйтэй байгаа л гэж хэлсэн баг гэдэг. Тэгээ би ч гэсэн өөрөө тийм ойлголттой байсан. Тэгээд дөнгөж оронгууд наа үнэхээр гоё тийм яг төрсөө хишгэ хүлээж авсан гэх юм. Үүдээр оронгууд. Тэгээд тэр үг ерөөсөө санаанаас гардаггүй. Ээж нөхнөө нэг үнс чи. Стил оюунлаг айлд бэр орсон. Тэгээд тэр маань яг миний энэ карьертайг нөлөөлсөн гэж боддог. Бүр ингээд үнэхээр сайн тэрийг мэдэрдэг, ойлгодог, сурахыг дэмждэг. Хүүхдүүдийн маань аягүй сайн харж өгнө. Тэрэнд аягүй сайн цаг гаргахад нь дэм болно гэдэг ч юм уу. Тэгэхээр тэрний гавьягаар л бид нар энэ холбоог бий болгосон байх л гэж бодсон. Намайг ч баг тэгэл нөгөө сиренууд даргын бэр гэл ер нь андахгүй штэ. Нэг бодлын хэцүү. Яана нэр төрийг нь юу сэвдээч вэ те? Муу явж болохгүй, аль болох хичээд сайн сайхан явах хэрэгтэй. Хүүхдүүдтэй ч гэсэн загтгал да. Та нар сайн явж иж өвөө эмээ болон аавынхаа нэрийг гаргая шүү. Та нар муу явах ясгүй хүүхдүүд шүү гэж загтаг. Тэгээд их юм сурсан энэ үнээс. Ямар ч хэлсэн хаач чад юу асан юмаа нэр төртэй хийж дуусгах. Хүүхдүүд маань ч гэсэн ер нь өвөөгөө дураагаад юмыг альва юмыг заавал тултал нь хийх гэж хичээдэг. Одоо тэр манай дундгойт байдаг ачнаар тэд нар маань одоо хичээл тараад ингээд хүмүүс өдөө явдгуул тэд нар хотод манай түрээд наддаар хүрээд ирдээ. Тэгэхээр одоо 9 сар болохоор ингээд намар явна. Өөдөрөө очсноор их юм сурч ирд юм уу? Маш их хүмүүжлэлд нь маш их нөлөөлдөг. Математикийн үндсэн томьёог бол зайлшгүй ажиллах. Тогтоож авна шүү дээ үндсэн томьёо. Айлгүр үндсэн томьёо.
За чи бол мэдчихэж байгаа. Төлөвлөлт. Одоо эдгээр бол дөөн гэж үзэж байгаа учраас тэр үндсэн тэмээд аадар нэмэх нь вэ. Тэгээ энэ квадрат. Аадар нэмэх нь вэ энэ квадрат. Энэ яаж задрах вэ гэдгийг л одоо тогтоож авч банк хэрэглэн үндсэн тэмээнүүдийг өвөө нэг багшгүй учраас тавталгаа ингээд угаасаа ирээд ингээ хардын шүү. Тэр үеийн нөгөө өөрийнх нь одоо үеийнхний заа харгачих жоохон өөрлөв гэдэг юм байлээ л дээ. Гэхдээ хизээш нөгөө 4-дөр нэмэх 4 чинь одоо 8 хിവэрэл байх гэдэг тэр гол зарчим нь хിവэрэл байдаг учраас хүүхдүүдтэй бол үнэхээр харамгүй л давтлага өгөөл хизээ хинд нь хэрэгтэй зааж өгөөл явж байдаг. Аав ер нь нэг тийм одоо уурлаж өглөөж анших нэг тийм характер ер нь бол нэг гаргадаггүй. Мэдгүй одоо ингээд эсвэл одоо намайг ингээ баг бэр нь болохоор тийж яад юм уу? Би ч өрнөд аавд юу бод санаж хамаагүй хэлж ярьдаг. Одоо хүмүүс ахаа хадам эцэг их гэл ярьдаг штэ. Надад бол ерөөсөө тийм сэтгэл тэр дүү штэ. Би угаасаа айлын ганц ч юм уу угаасаа яг миний аав юм шиг л магшуул гаргахаараа үргэлж одоо хамгийн гайгууг нөхч явуулна манайх руу. Ер нь тэгээд би нэг тэдний төрсөн охин юм шиг тийм бэр мэр одоо хүнийх мөнийх гэсэн тийм ойлголт надад ерөөсөө төрж байгааг өөрийнхоороо л байгаа л тэгэл дураараа л байдаг. Өнөөс одоо аавда эрүүлийг сайн сайхны ил хүсэж явж байна да. Бид ааваасаа одоо бид нар илүү сайн сайхан байхыг хичээн сайхан байлгахыг бас ингээд өөрсдөө ч гэсэн дотроо хичээж ингэж мэрийж амьдарч байгаа. Тэг үргэлж аав минь эрүүлийг сайн сайхан урт удаан бид нартайгаа байгаасаа л гэж хүсэж байна. Зуны дэлгэр цагаар уул нутгаан зөрн яв мотоциклоор аймаг алгасан ирдэг байсан түүхийн эзэн Сэрэнов өнөөдөр ус нутагта ахан дүүсийн зорин ирсэн юм нэ. Авга ахын амнаас гарах үг бүхэн аав ээжийнхэн тухай сайхан дурсамж байх тул жил бүрийн энэ уулзалт хамгийн жаргалтай мөчүүдийн нэг яа харахгүй юм. Энэ л өдрүүдэд хүн бүр ажил амралтаан зохицуулан жаргал дүүрэн уулзцааж уул усандаа ураг удмаан даатхан залбирна. Бид нарыг хүүхэд байхад Сэрэн авах дайрын магч хоёр маань тэгээд энэ хоёр жил болгон наадмаар ирдэг байсан. Тэгээд бид нар чинь нэг жоохон хүүхдүүд наадан болон Сэрэн авах хэрнэ. Тэгээд Сэрэн авахынхаа мотоцикл дээрстэй ингээл игнэл бүгдээрээ банкн дээр нь суугаад ара өрөөр нь суугаад Ирээн Палажа өмсөөл наадамдаа өнгийн голоос явдаг байсан. Тэгээд энэ хоёр маань айгүй нутаг орондоо айгүй илгэмсэг жил болгоо ирдэг байсан бүр. Орж ирэл дүүнэртэйгээ чихэр авч идэрэй гээл 100 төгрөг өгдөгс надад. Гоё идэг гэсэн. Манайхан тэр нэг урд ноён хайрхны тэрэд байдаг гэсэн. Тэгээд манайхаар их дайраал явхаараа дайрна, ирэхээрээ дайрна. Би чинь нэг ноён хайрхныхаа тэнд нэг хөдөө гөгшөө имэд дээр юм байдаг гэсэн. Тэгээд имэд дээр ихээр нэг нэм гоё палны дөрөвтэй ногоо мотоциклтай ах ирээл. Тэгээд хөгдүүд мөгдүүд ингээд нөгөө урдлынхаа банкн дээр сунталцсан ингээл бүгдээр ингээл гоё амраал тэгэл иржээс. Одоо яг одоо нэг мотоцикл хамгийн гоё юм авсан. Нөгөө манай авч бас жоохон тарга марга алах хоббитэй. Энэ чинь тэгээд тарга маргаалаа боодог хийж идэл айгүй гоё штэ. Тэгээд айргаа авцгаа дундгаваас ирсэн гэл дүүн ирсэн гэл нэг холоос жачин ирсэн шиг санагддаг бас жоохон бахтай айгүй гоё. Ахтайгаа уулзах, завтайгаа уулзсан шиг адилхан хоёулаа тэгэл байдаг зовлон жаргал бүх юм яриад авыг дурсаал дүүнэрийг дурсаал доодоо гэд нэг дүүсэн тэрийг дурсаал сэнгүдхийг дурсаал бид нар чи ярина штэ. Тэгэл би нэмэгтэй дүү мөнрээ дагуулаад тэгээ цагаан сараар очиод хэдүүлээ тэгэл бүх ах トゥ нар дүү мүү ах махын яриад тэгэл бид нар чи хөөрөлдөн штэ. Зүгээр суухыг мэддэггүй. Өөрийгөө ядраачлаа гэх үгийг өдрийн хэд сонсдгоо гэд нэмсэглэн суугаа энэ эрхэм үнэхээр зүгээр суудгүй нэг. Өөрийн сурч мэдснээ үргэлж бусадтай хуваалцаж явдаг тэрээр 5 дахь номон гаргах гээд эмхлэн суугааны. Аав нь одоо 70 гарч байгаа. Тэгээ аав ерөөсөө зүгээр суудаггүй. Одоо сүүлийн хэдэн жилд чинь 300 гаруй хуудастай 3 ном бичсэн. Зүгээр суугаад байх ч одоо өөдөн. Дандаа солонгос кино үзээд байх ч бас төвхтэй. Гэхдээ ер нь эхлээд бол техникумын ном гаргацсан. Тэрнээс өмнө одоо багш нар ингээд ном бичээд хамталт бичээгээд Дундгуйн аймгийн боловсролын
багш нарын тухай хоёр бат манай нэг гавьяат багш нэг Ахмад багш ном нэлээд бичдэг хүн битсэн. За би наадах ч одоо тийм хичээлцээ оролцож амжихгүй гээд одоо хянан тохиолдуулсан, элдэ ахтарлуулсан гэдэг намайг тэр хоёр номонд оруулсан. За тэр бол яг вэ тэгээд үзэж хараад очиж байгаа юм байна. Тэгээд дараа нь техникумын багш нар энд уулзсан юм хотод ажилчид ч бас уулзсан чинь ном бичиж гэж. Номтой болъё. За номтой болъё. Тэгээ бүгдээрээ санал нийллээ. Тэгээ ном бичих гэсэн чинь хэн бичих гэсэн номыг бичих гэж байна. Тэгээд компьютер ном бичихэд суралцсан анхны техникумын номыг бичсэн. Тэгээд болмолч юм шиг санагдаад техникум бас ихний ном нэлээд дутагдaltaй боллоо гэдэг дахиад нэг юм. Гэхдээ ингэж явахад энэ өөрийнхөө тухай, ургын тухай, тэр аав ээжийн тэр ах нар тэр яриад байсан. Тэрийг л одоо ичиж үлдээх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол одоо энэ хүүхдүүд бие биенээ танихгүй, мэдэхгүй. Ингээд өнгөрнө. Гэт ургын ном бичиж гэдэг санаачлаг гаргаж тэгэл материал цуглуулаад мөн л одоо бас л суралцсан гал тэр номоо бас л хийж л гоцсон байдлаар бол бичээ тавилуулад ийм номтой боллоо. Ингээд ах дүүнэрээ их биш мэддэг болсон. Утсаараа нэг холбоотой болсон. За тэрийг л одоо би их бас амжилтлаа гэж бодож байгаа юм. Ном бичнэ гэдэг чинь бас тэр болгон тэр хүний хийгээд байдаг ч ажил биш юм шиг байна. Манайд бол яг тийм байгаа, ийм байгаа гэж нэг бие биенээсээ дуулаад яриад, хоорондоо яриад байдаг. Ахмад настай томчлын бол би бол бас ер нь яг мэдэн зохисны хэмжээнд. Тэгээд өөр хүүхэд тэгээд багчлын бол бид нар чинь мэдэхгүй лээ. Тэгээ ном гарснаас хойш л одоо ингээл энэ одоо тэрэнд чинь тэдний хүүхдүүд юм байна, энэний хүүхд юм байна гэдгийг бүр нарийн сайн мэдэж авсан. Ерөөсөө ном гэдэг чинь ерөөсөө хамгийн чухал тэр юм байна. Тийм болохоор ерөөсөө тэр нэг ах トゥ өөр хүүхдүүдийг л холбож өгөх талаар бол маш их хичээл зүтгэл гаргаж тэр ургын ном бичихсэн юмд нь би маш их баярлж байдаг. Тэгээд ах маань байгаагийн хүчээр бид нэр ингээд бие бинийгээ мэдлцээд номтой болсон. Ингээд тэрэндээ маш их баяртай, ахтаа бол маш их баярлж байгаа. Айгүй тийм оюунлаг, гэгээлэг ахтаа маш их баяртай байгаа. Тэгээ амтанд нь ороод ч юм уу гэх юм уу цааш нь бас л зүгээр сууж чадахгүй. Дундгов аймгийн боловсрол соёлын түүхийг бичмэлсэн тагтаад. Ерөөсөө түүх байдгүй. Би боловсрол соёлын газрын дарга одоо 11 жил хийлээ. Энэ хоёр байгууллагыг одоо зэрэг одоо удирдах явлаа. Ийм учраас одоо бас л хийж үлдээх юм байна гэж бодоод аймгийн 80 жилээр Сэрэнэ даргийнхаа удирдлагаар бас Сэрэнэ даргатайсан материалын чиглүүлгээр бид нар Дундгой аймгийн боловсрол соёлын газрын түүхэн номыг бол аймгийнхаа 80 жилээр бол гаргасан. Тэгээ боловсрол соёлын түүхэн төвчөн гэдэг энэ ном Дундгой аймгийн 80 жилээр төв талбайд нээлтийг хийсэн номныхын нээлтийг. Энэ бол маш их том хөдөлмөр гэж би боддог. Тэгээд дундгой тачаад бол тэгэл их хүмүүс их хүнд тэгэл тэр бол үнэхээр бахархахгүй байхаарахгүй л те. Мөр цагаан шудраг унан тэгээ хүч хөдөлмөрөөр шингээж олонтойгоо явсны хийж бүтээсэн зүйлтэй байгаагийн л гавья ингээд үр хөвгтүүдэд нь тэр бүхэн үлддэм байна даа л гэж бодож байгаа. Монголчууд ер нь их сайн хүнээ дүнтэй хүн, нуруутай хүн, жинтэй хүн гэж ярьдаг. Тэгэхээр тийм хүн бол Сэрэнов мөн. Яа харахгүй мөн. Эх орондоо оруулсан хувь нэмэр ажил үйсийг үнэлж, цоодлын Сэрэновыг бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын хүнд чуу хужиг, төрийн албаны тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан, соёлын тэргүүний ажилтан, Дундгой аймгийн тэргүүний ажилтан сул тэмдэг, ардын хувьсгалын ой медалууд, аймгийн шилдэг төрийн түшээ, хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон, алтан гадас одон, 2021 онд Монгол улсын гавьяат багш цол хүртээлээ.
Тэгээ энэ хүнийг энэ дан хүний сайныг чинь төр засагч амддаггүй юм байна. Манай Сиренов тэр ажил үйлсийн дүгнээд Монголын одоо дээд алдар цол Монгол улсын гавьяатагч цол хүртээсэнд бол би манай гэр бүлийнхэн ер нь дунд очиж шавнэр сурагчид нь хамт ажиллаж байсан хүмүүс нэх баяртай байдаг юм да. Энэ бол эзнээ олсон цолоо гэж боддог. Ажил үйлс нь алдар гавьяан дамтлагуурж улам цааш нь дүгэн дэлгэрч аз жаргалтай сайн сайхан явах болтугай гэж энэ ташрамд Сиренов найзтан Сиренов шавьдан ерөөлийн дээд өргөн барьж байна. 22 настай дээд сургууль төгсөөл тэрнээс хойш 50 гаруй жил ингээл улс их орныхоо төлөө бүхэл чадлаараа ажиллаад өөрөө хүмүүстээ сайхан хүмүүжүүлээл өөрийнхөө хамт олныг удирдаал ингээл явсныг бас хараад гавьяат цол тэмдэг өгсөнд нь бид бүхэн үнэхээр ааваараа бахархаад тийм сайн хүний хүүхэд учраас нэр төрийн өндрөөр өргөж бид бүхэн өөрсдөө ч гэсэн зөв сайхан амьдраад их зүйлийг бүтээгээд их сайхан амьдрах юмсан гэж боддог. Тэр хүнтэй хуваарийн сольсон дом бол би бол харамсдаггүй. Их дуртай сольсон. Тэгээ говийн хүн болсон дом ерөөсөн дундгуйрууд бахархаж явдаг. Дундгуй аймгийн чинь би очиод одоо сайн хүнтэй сууж очсныг сайхан хүүхдүүд төрүүллээ. Тэрний үеинд одоо би Дундгуй аймгийн Тэнгэрлэг гэрүүл манай гэрүүл. Монгол улсын шилдэг гэрүүл. Тэгээд Дундгуй аймгаас одоо намайг тодорхойлж Монгол улсын гавьяат багш болголоо. Дэрийн сумын бол хүндэт иргэн. Дэрийн сум гэдэг бол одоо манай эхнэрийн нутаг байгаа. Тэгээ ер нь бол одоо говь дэлж амьдэлснараа би бол бас бахархаж дундгойгоор оруулж байснараа багтаж байдаг. Намайг бол одоо үр хангаан хүн гэж хэлэхгүй л бол мэддэггүй юм шүү дээ. Дундгойхан л гэж бодно. Одоо ч аргагүй те 50 жилийн өмнө тэнд ээлж байсан учраас. Их Монгол орныхоо элгэн дэх эд эс эгэл даруй ижи аавынхаа үргэлжил болж өврийн сайхан хангаад мэндэлсэн ч шаргалтан туяарах их говийн эзэн болж ажиллаж амьдрсан суугуул нутгаа уугуул нутаг шигэн хайрлуулж түмэндээ хүндлэгдэн их говьорон овглож яваа эгэл даруухан энэ эрхэм хүмүүн бол Монгол улсын гавьяат багш өндөр овогт цоодлын Сиренов билээ. Их үйлсийн эзэн